Сэлбэдэд төвийн гэр хорооллыг орон сууцчлуулах төслийн хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олгорын гэрээ байгуулж нөхөх олгорыг нь олгожээ. Харин үлдсэн нь бичиг баримтын зөрчилтэй, өмчийн маргаантай, тохиролцохгүй зэрэг асуудалтай байгааг албаныхаа хэлж байна. Мөнх хотгой гэхэд 2008 онд 0.4 га газар авсан. Хашаандаа төрсөн дүү хүргэнгээд 2 айлын хамт амьдардаг байна. Тэр өнгөрсөн 1 жилийн хугацаанд өв залгамжлалын асуудалтай байсан тул саяхнаас газар чөлөөлөлтөд орж нөхөн олгоор авахар хүлээж байгаа талаараа ярьлаа. Нөхөн олгоороо 3 айл хуваан авах учир зарим нь байрны урьдчилгаанд өгөх бол Мөнх хотгойн хувьд өөр газарт хашаа авч амьдрахаар төлөвлөжээ. 2008 онд манайх жижиг яасан тэрнээс тэгэхэд чи манайх юу байсан баг сунгацсан юм байсан байхгүй юу. Яг олдсон нэг юм гээл багаар навтсан. Тэгээд дуусаа одоо тэгээ багаараа аваад нөгөөдгөө ягаад дунд нь тийм явдал болоо зэтгэмтлэх болоо тэгэл бид нэр оройч нь одоо засах юм өгч байгаа. Манай хувьд бол ийм байна. Апостолсод энэ баруунтай айлх чинь бичиг баримтны яцын компаниас авсан нөгөө компани дампуураа явцаа одоо тэгээ нөгөө компани хайдлыг хөөцөлж байна. Улсын ажил улсчтэй. Улсын ажилд ямар хойрт явчих шаа. Одоо жишээлбэл энэ хашаанд хэдэн хүн амьдрах уу? Манай 6. Эдний 6 12 хүн амьдрах штеп. Энэ мэтчлэн зарим иргэдийн дунд өмч хувьчиллийн асуудал тулгарч байгаа бол зам дагуу байрлалтай айлууд болон аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлөх асуудлаар тохиролцож чадахгүй байх зэрэг хүндрэл гарч байгааг албаныхан хэллээ. Мөн газраа чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүнээс 30 орчим иргэн Сэлбэдэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзжээ. Энэ газар чөлөөлөлт бол яг замдагуу бол бас шууд өгч чөлөөлөх бол тий. Тэгээ явна компани болоор нэгээр хувь айлыг бас аваад бал буучээр болон гэсэн бас болохгүй л. Газараа ер нь сайн өгч чинь. Ер нь улсуу ер нь нөгөө дуусч штэ бараг. Тийм манайхан үлдсэн байна. Тэгтээ манайхан одоо мөнгө үлээгэл байж байна. Хоёр талтай юм л да. Одоо чинь одоо яг зах зээлийн бодит түн амьдрал дээр хүн ямар байгаа вэ? Одоо ингээд уршигаа ингээд 32-оос цаашаа ингээд зам дагсаа одоо манайх шиг юм зам дагсан газрыг өөр хоосон газар асуухад л 800 сая хийж. Тэгээд бодохоор чинь мэдээж хүн тусaan сайхан амьдрал эндээс нь явж сайжрал гэхээс биш дордуулж амьдралаа бас бид нар чинь сонгомооргүй шүү дээ тийм биз. За Сэлбэдэд төв орон сууцлуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд уулын оройд байрлалтай үйл хөдлөх хөрөнгөтэй бол одоо 1 м квадратын 175 мянган төгрөгөөр улс үнэлэн авж байгаа юм байна. За харин зам дагуу байрлалтай бол 1 м квадратын 380 мянган төгрөг. За зам дагуугаас одоо бусад хүсчлэлд одоо байрлалтай бол 1 м квадратын 240 мянган төгрөгөөр тус үнэлэн авж байгаа юм байна. За харин хоосон газрыг бол 90-с 100 сая төгрөгөөр бол үнэлж байгаа гэдгийг бол бас албаны хүмүүс хэлсэн юм а. Зам дагуу байрлалтай айлуудын хувьд Сэлбэдэд төвийг түшиглэж бизнесийн үйл ажиллагаагаа явуулах зэрэг хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Иймд хот байгуулалт хөгжлийн газартай асуудлыг шийдэхээр ярилцаж байгаа юм. Хэрэв хилэлцэд газраа чөлөөлөхгүй бол хууль эрх зүйн хүрээнд албадан чөлөөлөх ёстой гэдгийг албаныхан онцоллоо. 30 иргэн гэдэг нь маш бага байгаа. Хуулийн дээр хүмүүс алдахгүй. Тухайн төсөл хөтөлбөрийн 70-аас дээш үеийн дэмжлэг авсан тохиолдолд үлдсэн иргэдийг албадан одоо газар чөлөөлнө гэсэн заалттай засгийн газрын 91 тод бас 24 оны бас тогтоолгосон байж байгаа. Газар чөлөөлөх нийгмийн зайлшгүй эрх зүйн үндэслэн газар чөлөөлөх журам маань засгийн газраар батлагдсан. Сэлбэдэд төв бол 20 минутын жишг хотын эхний том бүтээн байгуулалт юм. Тус дэд төв нь 10,000 гаруй өрхийн 113 орон сууц, 17.7 км авто зам, 43 км явган зам, 28.9 км дугуйн зам, 3.6 га тоглоомын талбай, 3 сургууль, 5 цэцэрлэг, эмнэлэг, спорт зэрэг байгууламжийг барихаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 14 болон 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оноос эхлэн газар чөлөөлөлтийг хийж одоогоор 85 орчим хувьтай үргэлжилж байгаа юм а. Сэлбэдэд төвийг байгуулснаар утаа 22%, төгжрөл 36%-аар буурна гэж үзжээ.